안녕하세요. нийт 330 м урттай юм. Энэ охины харц хаашаа харж байгаа вөхөр том моолуудыг амрааснаар за энэ жилийн одоо хувцас нь болохоор дэгдэхээ гинэ. Манай сорч чадсан. Хөдөлмөр ямар тэнэ за хасаа. Яа далайн ирэг дээр сайхан бибба бэлдэж байна. Та бүхэнд бас нэг сонирхолтой юм бас ярьж өгнө. Юу вэ? Ямар ч гэсэн Google Map-а хараад явж илээ. За би тийч одоо төр тэнд очих гээд байгаа шүү дээ. Тэр дээр цохож байгаа. За ингээд алхаад явж штэ. За амар тайвны охин гэж би энийг нэг ном дээр солиод байна. Хөшөө баригдаад бас. За манай орчуулагч нар одоо орчуулж байгаа хаа гэж тий. За энэ охины харц хаашаа харж байгаа вөхөр Япон руу одоо харж байгаа. За тэгээд яасан бэ гэхээр Японы одоо цэргүүд одоо солонгос эмэгтэйчүүдийг одоо ингээ хүчирхийллээд тий маш их харгас хэрцгийгээр одоо үлдэж байсан зориулаад энэ одоо японочдоос одоо уучлал гуй гэсэн энэ хөшөө одоо босгосон байгаа. За түүний энэ ингэртээр одоо мөрөн дээр байгаа одоо шуувал инх тайвныг одоо бэлэгдэж байгаа тий. За энэ харц болон энэ суудал за тэгээд энэ эрен тойронд бэлэгдсэн айгүй олон зүйл байгаа. Үндэсний хувцс тэр за солонгосууд өөрсдөө ирээд бас юу ячжээ бас. Дулаа хувцс малгай энэ төр өмсөгчжээ. За тэгээд мэдээлэл байна. Окей. За энэтэй холбоотой бас нэг кино саяхан үзсэн санаж байна бас тий. За эдгээр ч гэсэн ингээд аялж өгдөг юм байна. За алдарт нөгөө Space World дээр ирлээ. За. Янз. За одоо хараахан очоогүй байна. Дээшээ мацсаар байна. Манайхаар ч нэг зайсан шиг маягтай юм байна. Тэ? Сайн алдартай шатн дээр ирсэн байна. 360 иргэдэг шат гэсэн. За энэ шат маань бол нийт 330 м урттай юм байна. За тэгээд энэгээр алхаад одоо тэрүүгээр хүн гээд дээгүүр яваад 360 градус энэ шатаар алхах гинэ юм өвөрмөц ийм дизайнтай ийм шат байна. За энд бол зогсоо зайгүй хүмүүс бол ингээд алхаал. Одоо энэ тэр яаж 360-аас ирэх юм бол тоо. За энэ кофе шоп. За тэр бол одоо нэлээд сайн ингээд татаж харах юм бол маш том үйлдвэр байгаа. Ухаан бол төмөрлөгийн үйлдвэрээр бол нэлээд алдартай байгаа. Яг далайн ирэг дээр байна.
За ингээд алхаж байна. За нөгөө нэг хүмүүсийн очиод байгаа шорт хийгээд байгаа, зураг оруулаад байгаа, видео оруулаад байгаа газар руу очих гэж байна. За бензин колонк нэг иймэрхүү л ах шүү дээ. Селфоноос ажиллах юм байна. Өрөөдөл ба найдвараар бэлгсэн хот сүртэй. Ичхтэй төвлөгөө үйлдвэр тэд байна. Тэд доор монголчууд байна. За өдрийн хоол идчихээр газар хайж явна. Хайгаал яв. Энэ 안녕하세요. 티슈 저거, 이거 저거. 예. 자, бид нар далайн хэрэг дээр бас яг далайн хэрэг дээр хөөх боломжийн үнэтэй сайхан бибимбап идэж байна. За энэ бол одоо Монгол хүн зогсон сайхан хоол байна гэж тий. За сайхан байна. 마오글 안녕하세요. 이마트예요. 이마트. За манайхан такси барихтаа бас бодох хэрэгтэй юм байна. Шууд ингээд очрлсон урт дараалтаа таксинаас дундаас нь бол юм уу сүүлээс нь ч юм уу барьж болдгүй юм байна. Яг л одоо ном ёсоор хамгийн ихний игнэнээс таксиг аваад хөтлөх хэрэгтэй юм байна. Та хэд мань бас хэрвзээ таксигаар ийш явахаар бол Google Translate ашиглаж байгаа, локейшнаа ч юм уу ашиглаж агаад бэлдээд таксины жолоочтой үзүүлвэл бас амар байх юм байна. Өөр ч юм уу дээ. Явж л байна. Та бүхэнд бас нэг сонирхолтой юм бас ярьж өгнө. Юу вэ гэвэл энэ Бухан гэд хотод шүү дээ. Засгийн газраас бас нэг сонирхолтой бодлого бас явуулсан байгаа юм байна. Юу вэ гэхээр том юм моолуудыг 1-7 хоног бас амраад юм байна. Яагаад амрааж байгаа вэ гэхээр энэ жижиг хотод одоо хүн ам цөөтэй энэ үед том моолуудыг амрааснаар жижиг одоо дэлгүүрүүдийг те ийм орлоготой байх үүднээс ийм
бодлого явуулсан байна. Тэгэхээр тойр тэнд байгаа энэ Home Plaza биш үү? Home Plaza өнөөдөр амарсан. За тэгээд E-Mart-ын салбарууд бас амарж байгаа юм байна. Тэгээд бид нар таньдаг мэддгээр E-Mart руу орох гэсэн боловч өнөөдөр амралттай өдрөнд тааржээ. Энэ одоо маркетинг л авах та. Өглөө бол сайхан худалдаага танилцдаг байгаа. Сайхан сонирхолтой сүнгээр боддог бай, тий. За нөгөө бахан медаль очно. Тамирчин юм байл та. Тэгээд энэ 5 давхар буулт харин сонирхолтой. Нэг л одоо ресепшнтэй. Ресепшнийг хийхээс гадна тийм байна. Цэвэрлэгээгээ бас хийдэг юм байна. Уул нь бол яг юм цомхон л уудлалтай. Ихтэй бас овоо хой дүүрөтөө. Давхартай. За Буханы талаар жоохон та бүхэнд бас ярьж өгнө. За Бухан ч бол юу байгаа шүү. 830 гаруй мянган хүн амтай. Жижигхэн бас тийм манайхаар одоо аймаг гэж хэлэх юм уу да. Манай аймаг чинь Монгол дахь аймагуд чинь 100 орчим мянга дунджаар дээдлэн тийм байгаад байгаа ш тийм үү. Харин энд бол харин газар нутгийн хувьд бас жижиг юм байна. 1400 м2 гэдэг чинь манай Улаанбаатараас ч одоо 4 дахин жижиг юм да. 3 дахин тий. За тэгээд Солонгосод бас нэг ихч бас ярьж байна. Сүүлийн үед бол одоо хөвшин хүмүүс их болсон, төрөлт буурсан гэсэн. Тэгээд ерөнхийдөө настайчууд нь л одоо яаж юм вэхээр бүрээс ихж үлдэж байна. Тэ энэ хүмүүс нь хайцсан бэ гэдэг асуулаа. Бүгдээрээ хот явсаа гэж байгаа. Дээрээс нь Солонгосод бас нэг юм байна. Одоо бүр аяг кофе, аяг цайгаа хүртэл бараг одоо хүргэл дээр хүлээж авдаг болсноос болоод хүмүүс гэрээсээ ерөөсө гарахаа болсон. Ерөөсө хүүхдүүд нь гэртээ компьютер тоглоод тэгээд телевизэн хартал байна. Дээрээс нь одоо ажил хөдөлмөр хийхээ болсон. За төр засгаас нь бол харин энэ дээр бол нэлээд тийм анхаарал тавьж байгаа юм байна. За ямар анхаарал тавьж байгаа вэ гэхээр одоо ард иргэдээ одоо спорт тий соёл урлагаар нэлээд нөлөөлөлт нэлээд анхаарал тавьж байгаа. Нөгөөдгөр энэ хотын одоо энэ төвлөрлийг одоо орон нутг руу чиглүүлэхийн тулд одоо залуу гэр бүлүүдийг ялангуяа байр орон сууцаар дэмжих тал дээр бол нэлээд тийм бодлого жанртай зүйлүүд бас хийж байгаа юм байлээ. Тийм байна. За Буханд хөглөө бол нэг иймэрхүү байна да. Асал намгүй юм байна. Тэгээ эн чинь юу юм бэ бас? Тэгэхээр энэ гадаа алхахаас илүүгээр дотор үйлчилгээнүүд дээрээ л хүмүүс ер нь бол нөгөө түнэл мүнэлээр наашааш яваад идэм шиг ба. За миний би ч одоо хөөрхий бас ингээд нэг блог хийх гээл бас хөөрхөн борхон зүрхээ бас зориулаад явж шүү. Та нар маань бас гоё юу байгаад дэмжиж саббанк зараад элдв шүүмжлэлт чинь дундчдоо сэтгэл зүй бэлэн байгаа шүү гэдэг шиг л. За би ч одоо за тэр сахалтай үг бол та нар маань таньж байгаа байсан. Сахалтай үг зөвөр хаа сайгвал стил юм гэж алдахгүй. Байсаар байна гэж.
сургууль Буханы их сургууль руу чиглэж байгаа бидний маршрут маань. За бас ийм байшин сууцыг бас хөөрхөн бас бүтээн байгуулалтанд бас их анхаардаг юм байна. Юу вэ гэхээр ингээд дээшгээ орон сууц нь байгаад тэгээд манайхаар одоо нэг давхар гэж ярих юм уу те. За энэ бие нэгтэй бол мэдээж гараж болт байгаа. За тэгээд ингээд ил бас зогсоолоо бас ингээд шийдчихдэг юм байна. Бас хөөрхөн авууштай юм байна те. Гэл байж байна. За. Өнөөдөр бол нэг юмрхүүл байх шүү дээ. За бид алюминий мод гэдэг үйлдэлтэй оноод одоо ингэж явж байна. За маш сайхан тав тухтай бодол юм байна. Тулгуурлаа сайхан. Алюминий цай энэ бэлтэж болох юм байна. За энэ дээр массажтай хэрэгжилж болох юм байна. За кофе шоп байна. За ингээ явлаа. Манай буудал Apple Tree Hotel. Bye. Дэжгүй сайхан амралт юм байна. Бас боломжийн үнэтэй юм байна шүү. Монголоос шууд захиалж болд юм байна. Тэгэхээр ингээл төвшин зараад явдаг юм байна. Манайхаар бол одоо удамжийн худалдаа ийм болсон байна шүү дээ. За хандуун гээд сургууль дээр ирчлээ. Маш том хотхон байдгийм байна. За ингээ байрууд нь бол ерөөсөө юм. 거기 아무데나 해도 되거든? За сургууль дотор нь GS байна. Тэр дээр Burger King байна. Ерөөсөө бүх төрлийн үйлчилгээ байна. За гадаад ватсанаар тэрүүгээр зөндөөл байна шүү. Одоо хичээлэн тангимлан баг та. За энэ жилийн одоо хувцас нь болохоор дэгдэхээ гинэ. Манай энэ согч одоо өхөөрдөм ямар ч хийнэ. За хахан гадаад. За ерөнхийдөө бол хандаа сургууль бол англи солонгосоор явагддаг юм байна хичээлүүд. За гадаанаа бол тэр аюу том талбайтай юм байна. За тэгээд дотор байрнаас оюутнууд нийшээ гараад ингээ сургуулиуд руу байрнууд руу очиж юм байна. За хөрхи эцэг эхчүүд нь тэгэл хүүхдүүдэд суулгаж өгөхгүй л явж байна. За тэнд нэг байр байна, тэнд нэг байр байна. Монголчууд байгаа гэж сонссон. Сургууль төрөөд юм чи. Хөрхгүй шүү. Ой. За эцэг эхчүүдэд зориулсан одоо юм том ориенташн болох гэж байна. 나에게 한국은 광야 같은 곳이었어. 이스라엘 6시간씩 걸리는데 끝이다. 오전에 네, 그렇게요. За эцэг эхчүүд хүүхдүүдэд хөргөж өгөөд тэгээд нэгдсэн байдлаар бас ингээд харцааж байна. За бүр Mom's Kitchen хүртэл энд бас байдаг юм байна. За бараг л бүхэл кофе шопууд франчайзуудын нэгүр бол байд юм байна. Юмны үн бол яг оюутнуудад тохируулаад
хотод бидний үдсэн одоо мэдсэн үннээс хамаагүй бага байсан боломжийн үнэтэй бас байдаг юм байна тий. Ялангуяа оюутнуудын хэрэглээ болол одоо наазахын адаптер тий USB бичих хэрэг бол их боломжийн үнэтэй байдаг юм. Сургууль дотор нь тэр нөхцөл байдлуудыг бол зохицуулж өгсөн байна. Сонирхолтой байна. Одоо сургуулиуд ерөөсөө аврах том. Манай монголчин бүр нэг хотхны ч нэг том гэдэг чинь энэ чинь бүр сургууль нь өөрөө төрчихтэй том. За ингээд сурагчид бас дугуй муугаа бас энд байршуулчихдаг юм байна. Дугуй муугаа унах гэл бүхэл юм зохицуултаар. За карта цэнэглэх юм байна. Эхлээ хаана хийх вэ? За энэ дээр хөнгөн дээрээ дараад за ийшээ хийгээд дүүрэн давхараад дараад за тэг энэ шигээ хийгээд тэгээд сэндвич дуусгах таавч байгаа. Тэгээд сэндвич дуслаа. За ингээд цэнэглээ гаргаж. Сахалтай уу хаасаагүй зөө. За ямар нэртэй хоол вэ? Удон. Нөгөөт нь Рамян. за өнөөдөр энийг гуснаа. Тэгээд хөдлөнөө. За иймэрхүү юм чинь 800. Бодолтой өглөөнийг идэх жоохон хөнгөн юм авчихлаа. Болдрогоо за битэр сая жоохон төөр хаятай боллоо. Буцаад замаараа гарч байна. Та нар маань бас буудал олохдоо гар утсаараа хаагаад тэгэл Google Map-ээ тааруулахад нам юм байна шүү. Гол нь эхлээд зүг чигээр олчих хэрэгтэй. За хүнд байна гинэ манай хүн. Одоо би тэгээд энэ хоёрыг нь одоо барай явах юм байна. За дахиад төөрлөө. Сайхан тойрч явна да. Ямар ч гэсэн бодлоо олно. Та нар гоё ингэж хараарай. Утсан дээр локейшн харуулчаад бас хэрэг бол зүг чигээл олчвол тэгэл болно доо. За түнэлээр гарахаар болчлоо. Зүг чигээ хөрхөө олох гэж бас хөрх юм болж шүү. Шүү. 3000 5000 гал сэмтэх шүү юмуд бас боломжтой. Яг хувцснууд нөгөө нэг брэнд хувцсууд чинь 10 хэдэн мянган гал байж лээ. Сонирхгүй юм да. Тийм биш. Тэгэл бас л ингээ 3 яг л нэг талд нь баруун талд нь зогсоод зүүн талаар нь хүмүүс нь явдаг юм зай гаргаж өгдөг соёлтой юм байгаа. Юу вэ ч
За ямар ч гэсэн Google Map-аа хараад явж илээ. За ямар ч гэсэн буудлал руугаа явж илээ. Энэс чи. За явсаар нэгөө яа зэрэг долоон давхар буудлал байгаа. За гэтлээ. Борлоо хоноод тухтаа сайхан байла. Намгүм хотын төвд явлаа да гэж байгаа шүү дээ, тэ. Мэн бол янз эл цэвэрхэн. Сайхан байна. За бай манай бодол. Дараа гараж тэр харагдаж байгаа суун явруу явж байна. За тэндээсээ Сеул ороод Монгол таун ороод Сим гэр тавнаа. Тэгээ дараа ажилтнуудаа ярьда. Суун явруугаа явж л байна да. Дахиад доошлж байна. Дахиад доошлсон. Тэгээд за бид хэд жаахан төөрсөн байна. Энд ч бас амаргүй юм байна. За урьдчилсны чигээ олж л авах шиг байна. За бүр хөдөө бүр ирчих шиг боллоо. За яах вэ? Ямар ч гэсэн нэг юу хараад явж илээ. Жогон төв параднаа гэж байгаа. За өнөөдөр төрч ямар ч гэсэн газраа ирээд гоё. Ямар ч нэг хоол иднэ. Ямар ч гэсэн дүндээ мөндөө ярьчлаа. Гоё амттай харагдаж байна. Гэдэг тийм да. Тэгээд Суоноос Сеул рүү явах. Тэгээ. За эндээс одоо карта цэнгэлнэ.